Баяннуур хот хамгийн хойд хошуу Шван Мио балгасны Тайрун тосхон. Тариачдын уламжлалт ахуй болоод орны нууцлагмал бас хүү сэтгэл татам соёл ёс заншлын салшгүй нэг хэсэг билээ. Тиймээс ч энэ тосхоныг гадаа дотоодын жуулчдад зориулж хуучны хэв загвараар нь сэргээн хадгалсан байна. Энэ тосхонд 1960-аас 1980-аад онуудад шавраар барьсан 57 байшин сууц байна. Тэдний заримд нь одоо ч 100 гаруй тариачин гэр бүл оршин суудаг юм байна. Энд мөн жирийн тариачдын сууцыг үзэж сонирхохоос гадна термийн байшин, пүнтүүцний байшин, тос шахах, 100 нэрх байшин зэрэг тариачдын өдөр тутмын амьдрал ахуйн хэрэгцээ, үйл амьдралын хэв маягийг үзэнгээ тариачин айлын жижиг гуанзанд хооллон тосхны амьдралыг нэг өдөрт мэдэрч 50-аад жилийн өмнөх цаг хугацаагаар аялах боломжийг олгож байна. Бидний байгаа газар бол хамгийн хот хошуугийн Шванмио балгасын Тайрун ардын заншлын тосхон болно. 2016 онд манай хятад улсын тэр үзэсгэлэн сайхан хөдөө тусны байгууллага нэг төсөл байдгийн. Тэр төсөлтэйгээ уялдуулаад энэ тосхныг ингээд шинтгэн байгуулсан байна. Манай энэ тосхон бол голдуу ардын ёс заншлыг дэлгэн үзүүлдэг. Манай энэ тосхонд бол нийт 64 ийм байшинтай 64 суур байшинтай. Энэ дунд нь бол 7 суур байшин бол тоосгоны үлдсэн байшнууд нь бол шавар байшин. Эдгээр байшныг бол голдуу өнгөрөгч жууны 60-аад оны сүүлч буюу 70-аад оны эхний үед байгуулсан. Тэгээд бид энэ тосхныг нөгөө үзэсгэлэн сайхан хөдөө тосгоноо байгуулах тэр хөтөлбөртэй уялдуулан засахдаа хамгийн гол нь бид бол хуучин маяг нь үлдээсэн суурн дээр дахиад тэр уулын дүр төрхийн сэргэх ийм зорилгоор ажилласан юм аа. Тэгээд одоо харахад бүр шавар байшин гэхдээ бүр шинтгсэн байна. Тэгээ энэ дундаа ч гэсэн шинээр барьсан ба энэ сүүдэрвч дээр үед байсангүй. Дахиад тэр цамхаг байна. Бас тэр усан дээрх сүүдэрвч байна. Энэ нь бол дээр үед байсангүй. Тэр мөртөө манай энэ хүнсний тал одоо хоол ундны тал дээр шүү дээ. Яг орон нутгийн онцлогтой тийм хоол унд байдаг. Жишээлбэл манай минчин гэж нэг бүлэг хүмүүс байдаг. Тэд нарын тэр гурлаар хийдэг хүнсний зүйл бол маш онцлогтой. Түүнийг бас амсаж болно. Тэгээ ингээд сайхан ийм нэг аялал жуулчлалын зориулалтад төсөл газар байгуулсан болохоор одоо энэ чинь амралтын өдөр хагас сайн бүтэн сайн буюу манай энэ өргөн амралт гэж байдаг. Тэр амралтаар жил болгон бас 30-аас 35 мянган хүний хүлээж авч үйлчилдэг байна. Аялал жуулчдыг. Тэгээд өөрийнх нь бодлоо ба ингэж яана хажууд нэг биднээс аян оцсон Улаанбүх Элсэн далайгийн нуурын аялал жуулчлалын бааз байна штэ. Тэр газартаа уялдаад дахиад өөрийн тосхоныхон аялал жуулчлалын арга хэмжээндээр бас яахан ахиж гаргахыг бодож байна. Баяннуур хотын төв Линхэ дүүргээс холгүй орших хамгийн хойд хошуунд ирж эртний тариачдын тосхоноор зочилсон богинохон аялал маань үүгээр дуусаж бид дараагийн газар руугаа хүлгийн жолоо залсан билээ.